100 жилийн түүхтэй апуучууд бид соёл уламжлалаа хүндэтгэж, шинийг эрж хайж, бүтээх тэмүүлэл дүүрэн хамт олон. Тиймээс бидний эрэл хайгуул ололт амжилтын төлөө хөдөлгөөн бүр үргэлж өөдөө байхыг бэлтгэж энэ хоёрхан үгээр өөрөө тодорхойллоо. Үргэлж инновац өөдөө, үргэлж тэмүүлэл өөдөө, үргэлж хөгжил өөдөө, үргэлж Монгол өөдөө байхын өлзийтэй өрөөлийг дэвшүүлж нийт хамт олондоо Апу компани үүсгэн байгуулагдсны 100 жилийн он баярын мэндийг хүргье. Зууны турш бид нүүж амьдарчээ. Нүдэл бидний харааг тэлж амьдралыг шинэ өнгө, шинэ агуулгаар баяжуулдаг байв. Гэвч өнөө цагийн амьдралын хэв маяг биднийг хазаарлаж, хараа бодлыг хаших болов. Монголчууд бид шинэ газар орон, шинэ талбар, шинэ боломжуудыг нүүдлээрээ нээдэг байлаа. Эрэл хайгуул, ололт амжилтын төлөөх хөдөлгөөн бүр амьдралыг улам баялаг болгоно. Таних ирмэлзэл дүүрэн, эрэлж, бүтээл сэтгэлгээ бидний дараагийн том зорилгыг бүтээн. Энэ тэмүүллийн жолоог апуучууд бид атгалцаж, эрчлэн сэрээж, илүү утга учиртай тэгш дүүрэн ирээдүйд хөтлөн. Дэлхийдээ ээлтэй, эрүүл жаргалтай, баялаг амьдралыг эрэлхийлнэ. Нүүдэлчдийн цог хэмрийг асааж, үргэлж өөдөө. Апу компани. Энэ 100 жил бол бас сонирхолтой 100 жил зүгээр янз янзын юмны 100 жилүүд тэмдэглэж байгаа ч гэсэн. Йогол энэ нийтээрээ хэрэгэлдэг одоо тэр согтууруул алкоголтой ундаг нэг стандартаар хийж эхэлсэн тийм үү? Нийтийн хэрэглээний юг олноор нэг одоо газараас хийж эхэлсэн ийм юмны ой. Ягаад гэвэл энэс өмнө айл болгол өөрийнхөө нэрдэг тийм үү? Сүнээр өөрөөхөө л хийдэг. Бусд нь бол одоо гаднаас импортоор орж ирдэг нэг юм үе байлаа шүү дээ. Апуучууд та бид нэгэн зуунаа амжилттай үдэж дараагийн зууныхаа хөгжил рүү харсан бодлогоон тодорхойлох түүхэн цаг үе дээр ирж байна. 100 жилийн түүхтэй бидний хамт олон тэртээ 1924 онд Монгол улс тунхагласан тэрл цаг үеэс хойш нийгмийн тогтолцооны асар өөр, ялгаатай, зарим үедээ амаргүй, зарим үедээ аз жаргалтай ийм цаг үеийг туулж, хөгжиж, дэвшиж өнөөгийн Апу компани түүхийг бүтээсэн. Апу компани түүх бол Монгол улсын бизнесийн салбар, үйлдвэрлэлийн салбарын түүх байдаг. Тэр дундаа үе үеийн үйлдвэрлэл, технологийн, инновацийн, соёл, хэрэглээ, нийгэм цаг үеийн тойл байж ирсэн Монгол улсын хөгжлийн түүчээ байж ирсэн. Тэгээ одоо эргээд бодоход Апу маань 100 жилийнхаа тэмдэглэж байна. Гол одоо аж үйлдвэрийн газрууд хойд төштийнхэн одоо тусламж дэмжлэгтэй л хөгжүүлсэн байдгийг. Тэгээ хамгийн сонирхолтой нь хамгийн дөрөнд одоо Апуг, өнөөгийн Апугийн одоо суурийг хамтран тавьж ирсэн юм байна л да. За бид нэр энэ хөгжлөөр Апу компанид оролцоод менежмент нь оролцож ирснээс хойш ер нь асар хурдан бид нэр ямар өөрчлөлт хийх вэ? Мэдээж тэрүүгээр нь удаах юм бол бид нэр тэр өмч хөгжлөлт оролцохдоо төлсөн хөрөнгө оруулалт байд юм уу те. Гэт айгүй их олон одоо эрсдлүүд биднийг хүлээж яасан. Тэгэхээр бас хурдтайгаар гэтээ хамгийн сайн технологиг ер нь сонгоно гэдэг юм бодлоо. Одоо нэгд PV үйлдвэрлэж байгаа хүмүүс бол хамгийн сайн PV-ний технологи хаана байдгүй Германд тийм үү. Тэгэхээр Германаас технологиг авах хэрэгтэй гэдэг ийм технологи тэгээд техникийн шийдлүүдийг бүгдийг Германы мэргэжлүүдтэй хамтарч гаргасан. Эхнээсээ тийм стандартыг бариа явуулсан учраас одоо өнөөдрийн гарч байгаа бидний бүтээгдэхүүнүүд яг энэ стандартад нийцсэн. Одоо өнөөдөр дэлхийд дээр
одоо миний бол өөрийн бодлоор би тэгж боддог шүү дээ. Бид нар бол хамгийн сайн чанартай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж чадчихаа. Дэлхийд дээр шүү. $2001 оны их хүчлээр Шунхлаа групп Апо Хүчит компаниас дийлэнх хувьцааг авч энэ их бүтээн байгуулалтууд өнөөдрийн өсрөнгөө хөгжлийн түүх эхэлсэн байдаг. 2005-6 он хүртэл бол манай Шунхлаа группийн үүсгэн байгуулагч Батхуу дарга, за манай төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Бацаахан захирал нарын удирдлагатайгаар Апо компани хамт олон маань жинхэнэ одоо хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн технологийн хүний хөгжлийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Энийг би жинхэнэ гэдгийг юугаар яаж байгаа юм бэ гэхээр тухайн үед хуучин тоног төхөөрөмжийг тэр чигт нь аваад металлол өмдөгөөд тэгээд тэр орон зай дээр шинэ тоног төхөөрөмж технологиг тэр чигт нь 100% шинэ хийх гэдэг бол 2000 оны үед монголчууд ялангуяа энэ бизнесийн зах зээлийн хөгжлийн үед гаргах гэд бол тэр санаанд оромгүй тийм том шийдвэр гарсан. Тэгэхээр Апо компани гэр бүл энэ олон одоо үйл явдал тий энэ бүхэн бол үргэлж өөдөө байсан. Тэгэхээр Апо компани бол хөгжил дэвшлийн гэрч мөн хөгжил дэвшлийн манлайлагч. Тэгэхээр энэ бүтээн байгуулалт тэр дундаа салбарын хөгжил мөн Монголд брэнд хөгжүүлэх хэрэглэгчтэйгээ хамгийн ойрхон ажиллах харилцагч нарын хамгийн сайн түнш байх тал дээр үлгэрлэн манлайладаг ийм компани байж чадсан гэж бид бол дүгнэдэг. Зүгээр энэ аливаа үйлдвэрлэгчид тийм үү? Зах зээлд гарч байгаа бүх хүнд бол хариуцлага байдаг. Гэхдээ хэн хариуцлагатай байж чадахгүй гэхээр тухайн зах зээл дээр урт удаан хугацаанд ажиллах боломжтой тийм үү? Тэрийг хүсэж байгаа тэр хэсэг хүмүүс л одоо ийм хариуцлагыг бий болгодгоос биш тийм үү? Нэг удаа нэг Мартин намнаар баахан одоо дарс одоо гаднаас оруулж ирдэг ч юм уу тийм. Эсвэл наадмаар одоо яах юм. Эсвэл цагаан сарын одоо нэг ууц авцраа зарах хүнд бол одоо тийм хариуцлагын тухай асуудал байх ч боломжгүй. Яг гэвэл тэр нь дараагийн хэрэглэгч ямар байхын сонирн биш. Үлдсэн сэтгэл ямар байхын сонирн биш. Ийм учраас Апо бол манай 100 жилийн түүхтэй үндэсний том одоо үйлдвэрлэгч компанийн хувьд цаашдын одоо нэр төр хэрэглэгдэг улсынхаа соёлыг тийм үү бас бодож явах хэрэгтэй. Бүгдээрээ одоо буруу хэрэглээтэй болчихвол бас энэ бизнес өөрөө хэцүү тийм. Бүтээгдэхүүн хүргэх, сурталчлах, хэрэглэх тэгээд тэрийг соёлтой ингээд нэвтрүүлэх нь бол энэ бас нэг өөрөг энэгээ би бол бас хамт хэрэгжүүлэл явж байгаа гэж хардаг. Биднес Борго гэдээ ярих юм бол 1927 оноос одоо хойш үйлдвэрлэгдэж байгаа Монголд хамгийн анхны одоо шар ариг. Монголын хамгийн анхны одоо монголчуудын хамгийн анхны л ууж үзсэн шар ариг энэ бол Борго. Тэгэхээр тууд дуудлгүй 3 жилийн дараа биднес Борго шар ариг одоо 100 жилийн ой дээр очихж байгаа. Тэгэхээр энэ 100 жил өөрөө Монголд гэхгүй төдийлөхгүй одоо дэлхийд одоо жишээлбэл маш одоо цөөхөн эдгэн брэндүүд бол 100 жилээс илүү давсан насжилттай брэндүүд бол байдаг тий. За энэ нь өөрөө Борго брэндийнхаа хувьд одоо дөнгөж эхэлж явах эрсдэл нь ч бас байж магадгүй. Тийм болохоор энэ брэндийг дахиад дараагийн 100 жил ямар байх вэ гэдэг дээр бол биднес маш сайн төлөвлөж бол ажиллаж байгаа. Өмнөх үеэс минь уламжилж ирсэн тэрл сэлэнгээ ундаа байж байгаа тий. Энийг бид нэр тасралтгүй инновацаар ингээд сүүлийн 40 жил ингээд өнөөдрийн хэрэглэгчдэд бид нар хүргэж байгаа. Тэгэхээр тэрл сэлэн гэдэг өөрөө бас бидний өнгөрсөн одоо ах модуудын маань хийж өгсөн бас гайхамшигтай бүтээгдэхүүн. Тэрийг бид бүхэн үндсэн суур технологинд барьж аваад илүү дэвшилтэд технологи инновац шингээснээрээ бид бүхэн одоо 40 жилийн настай бүтээгдэхүүн болчиход байна шүү дээ тий. Бид өмнө нь Heineken гэдэг брендийг өөр улс орнуудаас импортлож дотоодын зах зээлд нийлүүлдэг байсан. Харин одоо дотооддоо өөрсдөө үйлдвэрлэх боломжтой болж бэлтгэл ажил хангагдаад байна. Дотооддоо үйлдвэрлэх нь олон давуу талыг бий болгож байгаамаа. Нэгдүгээр хэрэглэгчд маань дотооддоо үйлдвэрлэсэн шинэхэн шар аргийг цоо шинээр нь маш хурдан хэрэглэх боломж бүрдэнэ. Үүнээс гадна үйлдвэрлэлийн мэргэжилтнүүдийн ур чадвар хөгжиж, тээврийн зардал болон бусад олон зардлыг хэмнэх болно. Бид нэр зөвхөн одоо дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлээд энэ одоо амжилтандаа сэтгэл ханахгүйгээр те гадны одоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн за хэрэглэгч нарын таашаалд нийцсэн бас олон улсын юм өндөр брэндүүдтэй хамтарч ажиллаж байна л да. Тэгэхээр бид нэр Баварын шар аригны соёлыг Монгол улсад түгээхээр бид нэр Kaltenberg брэндтэй хамтарч ажиллаж байна. За мөн
Campari Group-тэй те хамтарч ажиллаж байна. За мөн Jägermeister брэндтэй шал өөр юм бүтээгдэхүүний те соёлыг хэрэглэгч нарт ойртуулан бид нар хамтарч ажиллаж байна. За тэгэхээр энэ болгоны ард тухайн олон улсад бүлээн зөвшөөрөгдсөн брэндүүд хэрэглэгч нартай ямар мессеж хүргэж те яг энэ шингэн хүнсний зах зээл дээр ямар мессежийг хүргэхээр ямар соёл хэрэглээний соёлыг хандлагыг хүргэхээр ажиллаж байгаа юм бэ гэдэг энэ бүх туршлага ноу хавыг бид нар бас мөн дотоодынхаа зах зээл дээр шингэн авч ажиллаж байна. Бидний үнэт зүйлс зорилго хэдий ч нэ алсыг харах, хэдий ч нэ хөгжлийг суураар тодорхойлохын хэрээр энэ салбарын, энэ компани, энэ Монгол улсын хөгжилд эргээр нөлөөлж идэг гэж бид үздэг. Тийм учраас бид онцгой ач холбогдол өгч өнгөрсөн зууныхаа алдаа, оноог дүгнэн байж хамт олонныхоо соёлын судалгаа, олон нийтийн ойлголт, мэдрэмжийн судалгаа, хэрэглэгчдийн судалгаа зэрэг суурлан буцаа эзэмшигчдтэйгээ төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс ах болон нийт ажилчид, нийт хамтрагчдтайгаа хамтран бүх талуудыг хамтарч оролцуулж байж дэлхийн хамгийн шилдэг Publicis компанитай энэ төслийг хэрэгжүүлж компанийнхаа шинэ алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсүүд, дадлал эвшлүүдийг шинжилэн тодорхойлож та бүхэндээ хүргэж байгаамаа. Апо Dairy компани бол Апо компани охин компани. За малчид, тариаланчид, за мөн одоо фермерүүдтэй хамтарч ажилладаг. Сүү бэлтгэл буюу сүүг одоо эцсийн төвшөнд олон улсын стандартад нийцсэн мөн одоо хүний эрүүл мэндэд эргээр нөлөөлөхтэй ийм брэнд бүтээгдэхүүнийг бүтээдэг. За мөн Монголын өв соёлыг тээсэн Монголын хэдэн мянган жилийн туршид угсаатны одоо бүтээсэн цагаан эдэг орчин үеийн стандарт шин сав баглаа бодолтойгоор хэрэглэгч нартай хүргэж байна. Дэлхийн бясалгыг Монгол сүгээр урлав. Хонин нүг. За мөн бид барууны одоо бясалганы технологиг Монголд нэвтрүүлээд өнөөдөр чеддер, гауда, моцарелла зэрэг бясалгуудаа зах зээлд гаргаад ажиллаж байна. За үүний ашиг тус бол хүн ашигтай уургийг те бясалгаас авах ийм хэрэглийг бид нар бий болгож байна. За хамгийн гол ашиг тус юу вэ гэвэл бясалганы зах зээлийн 97-8% нь импортоор орж ирдэг. Тэгэхээр валютын урсгалыг дотооддоо шингээх, тэр дундаа одоо малчин өрхүүдэд сүүн бүтээгдэхүүний эдийн засгийг одоо хот хөдөөгийн сэргэлтийг бол одоо бий болгох тий. Тэгэхээр орон нутагт байгаа малчдын одоо эдийн засгийг дэмжих ийм үйл явдал бол болж чадлаа гэж харж байгаа. Нийтдээ бид 1800 орчим малчид, фермерүүдтэй хамтарч ажиллаж байна. Тэгэхээр өдөр тутам одоо сүүг бидэнд одоо нийлүүлээд бид тэр сүүгээр хамгийн орчин үеийн брэнд бүтээгдэхүүнийг олон улсын стандартын дагуу бий болгож ажиллаж байна. Мөн одоо бид олон улсын байгууллага, санхүүгийн байгууллага, зөвлөх үйлчилгээнүүдтэй хамтарч одоо ногоон санхүүжилтийг мөн одоо бизнес үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. Одоо бид тухайлбал одоо бясалганы үйлдвэрийн төсөл дээр бид энэ ногоон санхүүжилтийг босгож ажилласан байгаа. Бид доктортой хөгжлийн бодлогыг бас суур үндсэн болгож Бахаргалт Монгол 2030 доктортой хөгжлийн стратегийг гаргаж ажиллаж байна. Ялангуяа Апо Group компани бэлтгэн нийлүүлэх талдаа, анхан шидний үйлдвэр талдаа нэлээд том өөрчлөлтийг хийж бидний хамтрагч бизнесийн одоо сүлжээнд олон болох энэ стратегийг доктортой хөгжлийн стратегид оруулсан. Одоо бид нар үндэсний үйлдвэрлэл гэж их ярьдаг болж ил дээ. Тэгэхээр энэ үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд шаардлагатай хэд хэдэн бил тэрний хамгийн нарийн гэвэл одоо техник технологи гэж юм байдаг л да. Тэгэхээр бидний хувьд одоо нэг нүүдэлчин малчин ардуучин бол орчин үеийн техник технологи гэхээр тэрнээс хололд
Монгол яг төслийн хувьд бол яг би 2022 онд 2022 онд лөө 21 онд ч лөө хөдөө айлд очив. Арангаан аймгийн Чулууд сумд яг Чулууд голын иргэдэг Чулууд гол ерөөсөө нэг 5 метрийн зайтай. Тэгээд тэр хүмүүстэй ингээ өдөр ороод юм ярьжсэн. За танах хичнээн сарлагтай, манайх нэг 100-аад сарлагтай, манай дүүгийнх бас нэг 40-50 сарлагтай, ингээ нэг 150 сарлагтай гэдэг. За тэгээд тэр айл нэг сайхан өрөм хайлж өгөөд тэгээд тэр хүмүүсийн хөдөлмөрийг харсан, эмхтэй хүний хөдөлмөр ямар ихийг тэнд яг жигнэсээ мэдэрсэн тийм үү. Яг ингээд өглөө хамгийн эхлээд эхнэр нь босно. Мэдээж нөхөр нь босно туглаа татж өгнө, бусад ажил хийж байгаас тэр 100 сарлагыг хоёр гараараа зогсоо зайгүй саана гэдэг бол тэр бол мэдгүй одоо юу гэдэг одоо хэдүүлээ гар дээрээ хэдэн цаг сунахтай тэнцгэр ч юм ажил хийж байгаа байхгүй. Тэгээд за ер нь бол энэ хүмүүстэй бид нар хамтарч ажиллах хэрэгтэй юм байна. Эднэрт бид нар нэгдүгээр хөдөлмөрийн хөнгөвчлөлтөөр юу хийж болох вэ? За хоёрдугаар энэ хүмүүсийн боловсруулчаад байгаа сүү гэдүүлээ яаж бүтээгдэхүүн болгох вэ? Монгол цагаан эдэг орчин үеийн тэр дундаа сарлагын сүм бүтээгдэхүүнийг хөгжүүлж ажиллаж байна. Арангаан аймгийн Чулууд сумын малчин өргөтөө тэр дундаа одоо сайлчин бүсгүүчүүдтэйгээ хамтарч ажиллаад тэдний зүр сэтгэл үеийн одоо хөдөлмөр туршлага шингэсэн ийм сайхан бүтээгдэхүүнийг гаргаад өнөөдөр ирээдүйд магадгүй олон улсын зах зээлд ч гарах боломжтой брэндүүдийг хийж ажиллаж байна. Бид нар чинь их бэлэгдэн бэрл боддог улс л да. Тэгээд одоо эзэнээс нааш 5 тансаг идэ гэж ярина. 5 тансаг идэний одоо 2 цөмөрөн чухал. 2 их чухал нь гэвэл одоо хар идэ цагаан идэ гэж ярьдаг юм л да. Хар идэ гэдэг нь сархад тойрсон идэг ярьж байгаа юм. Цагаан идэ гэдэг нь одоо бүгдээрээ мэднэ тийм ээ. Тэгээд цаана улаан идэ эднэр гэж байж байгаа. Монгол улс өнөөдөр яг үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүн бүтээгдэхүүн бол нэг хүний хэрэглээ дунджаар 30 кг хүрэхгүй байгаад. Дэлхийн түвшинд ялангуяа Европын холбооны түвшинд нэг хүнд оногдох хэрэглээ 150 кг. Тэгэхээр энийг өсгөх гэдэг чин зорилго, стратеги, маллалыг бид хийнэ гэж энэ салбар дээр шаргуу ажиллаж байна. Үнэхээр одоо хөдөө аж ахуйн орон хүмүүсийн тал хувь нь хөдөө орон нутагт амьдардаг. За тэрний тал нь малчид. За ингэхлээр бид нар бол тэр хүмүүсийн хөдөлмөрийг яаж үнцэнтэй болгох вэ? Тийм ээ хөгжлийг бүгдээрээ л цуг хөгжиж хөгжил төрнө шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр хэсэг хүмүүс хөгжичгöd бусдыгаа чирээд бол дийлэхгүй. Монгол сарлаг төслийн маань онцлог гэж бас байгаа. Өөрөөр хэлбэл бид малчтаас цэвэр сүү аваад үүнийг шууд боловсруулаагүй. За хамгийн гол юу гэхээр зэрэг малчид маань гэр үйлдвэрлэлийн стандартыг бий болгосноор анхан шатны бүтээгдэхүүн болох ааруул, аарц, цөцгөө, Монгол сархад арх энэ бүгдийг бол өөрөөсөө үйлдвэрлээд дараагийн шатанда шилжүүлж өгч байгаагаараа асар их онцлогтой. Үүгээрээ зөвхөн малчин гэдэг ойлголтоос илүүтэйгээр аж үйлдвэрийн салбарын анхан шатны үйлдвэрлэгч нар. Энэ бол гайхамшигтай том ололт гэж бодож байгаа. Энэ бол итгэл үнэмшлийн хувьд ч тэр санхүүгийн хувьд ч тэр ертөнцийг бас харах, бизнесийн ертөнцийг харах, ойлгох, үзлийнхээ хувьд ч тэр бол томоохон хувьсгал гэж апуучууд бид нар бодож байгаа. Бид аль хэдийн апу гэдэг 3 үсгээр илэрхийлэгдэх байсан энэ үйлдвэрлэлийн салбараа өргөжүүлж нийгэмдээ бодиттой өгөөж авчрах байгальтай ээлтэй хэд хэдэн салбарт хөрөнгө оруулалт хийж ажиллаж байна. Жишээ нь хөдөөгийн хөгжлийг суураар нь дэмжиж гэр үйлдвэрлэлийн Монгол сарлаг төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Сэлэнг аймагт Зүүн Хараа хотод байгаль дээлтэй олон улсын технологиг Монгол сүүний гайхамшигтай хослуулсан Монгол бяцлаг шигүүдэрийн урлах үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт ар араасаа ирдэж импортыг орлох Монгол брендийн төрөлжилт нэмэгдэж утга учиртай бидний мандайлал үргэлжилсээр байгаа. Яг өнөөдөр Апуцэд компанид 2400 ажилтан байна.
490 гаруй төрлийн юм нарийн мэрэгжлийн алтан тушаалууд байгаад байгаа юм. За тэр дундаа бол Апу өөрөө үйлдвэрлэл дотор 92 ширхэг нарийн үйлдвэрлэлийн мэрэгчлэлтэй Апу компанид ажилладаг. Энэ ч утгаараа энэ нарийн мэрэгжлийн ур чадвартай хүмүүсүүдийг тасралтгүй хөгжүүлэх, олон улсын түвшинд бид нар бүтээгдэхүүнийхээ чанар стандартыг барина гэдэг бас тийм ч амархан зүйл ерөөсөө биш. Тэгэхээр энэ бол яалтчгүй 100 жилийн түүхэн дээр бий болсон систем. За үүнийг тасралтгүй авч явж байгаа удирдлагууд тогтолцоо бас Апуг өнөөдрийг хүргэсэн болоо гэж бодож байна. So in 2006 онд бид брэнд портфолиогоо шинжлэх ажлыг эхлүүлж, маркетинг, брэнд хөгжүүлэлт эрчимжсэн. Энэ үед олон улсын нэр хүндтэй дэлхийд түлээн зөвшөөрөгдсөн компаниудтай хамтран ажиллах шийдвэрийг Бацаахан захирал маань гаргаж байсан юм. Гадны нүдээр биднийг харж өнгө төрхөө тодорхойлно гэдэг маш сонирхолтой аялал. Эхэндээ хүндрэлтэй зүйлс их гарч байсан ч бид маркетинг, брендинг, сабаглаа бодлон дэлхийд тэргүүлэгчдэртэй ажиллаж эхэлсэн нь том амжилт байлаа. Mongolian company who start working with the жишээнүүд манай тасал зэрэглэлийн бүтээгдэхүүний шилийг нийлүүлж байгаа Францын ардс Seviclast 2006 онд ажиллаж байхад тэд биднийг брендийнхээ шилийг авъя гэж Монголоос ирсэн байсан. So we came to France and we met. And they were really amazed that we came from Mongolia, so far from France, to talk about the glass production. Тогтвортой одоо өсөлт хөгжлийг те гаргахын тулд мэдээж дэлхийн алдартай дэлхийд одоо хүлээн зөвшөөрөгдсөн юм зөвлөгөөний үйлчлэгээ өгдөг байгууллагуудтай хамтарч ажилладаг. За бидний хувьд гэвэл одоо McKinsey, Frontiers те тогтвортой хөгжлөлтөөр бол жишээ нь бид нар Frontiers гэдэг байгууллагатай хамтарч ажиллаж байна. За Corporate DNA гэдэг консалтинг байгууллагатай бид нар сүүлийн жил хагасын хугацаанд бас high performing team гэдэг те өндөр гүйцэтгэлтэй одоо баг хамт олон байхын тулд танаас одоо ямар скиллүүд шаарддаг та яг хувь хүн талаас яаж өөрчлөгдөх ёстой гэдэг те иймэрхүү чиглэлээр бид нар бас нэлээд intense маш юм одоо юмыг бодогдуулсан ийм сургалтуудыг авч ийн. За Апу компани ялангуяа 100 жилийн хүрээнд дээр бид нар Publicis компанитай бас хамтарч ажиллаж байна. Мөн бид нэр яг их нэгдлийн үед бид нэр Bain & компанитай хамтарч бас яг энэ нэгдлийн ард бас гарсан байгаа. Бизнесийн нэгдлийн дараа 9 компани хүрээнд нэгдсэн болон нэгтгсэн тайланг одоо анх удаа бэлтгэн гаргасан. Одоо энэ нь бол одоо яг гадны болон дотоодын мэдээлэл хэрэглэгч нарт одоо бид богино хугацаанд үнэн зөв тайланг бэлтгэн нийлүүлэх ажлууд самаргүй байсан. За энэ ажлыг бид одоо тухайн үед маш олон томоохон ажлуудад зэрэгцүүлж хийжсэн. Одоо яг нэгдлийн дараа мэдээллийн технологийн ERP-ийн чиглэлийн үндсэн системүүдийг шинжлэх зайлшгүй шаардлага гарч ирсэн. Тухайлбал одоо бид санхүүгийн үндсэн систем дээр одоо олон улсын бүртгэлийн систем, GD Edwards, хүний нөөцийн систем, за борлуулалт түгээлтийн системүүд гээд үндсэн одоо платформуудыг бол бид нар богино хугацаанд амжилттай нэвтрүүлж чадсан байгаа. Z компани дээр Апу Академи гэдэг сүүлийн 3 жилийн хугацаанд бид бүхэн бас суурийг тавиад хөгжүүлээд явж байгаа. Энэний маань зорилго өөрөө ердөө Апу компани ажилчдыг дэлхийн түвшинд олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх. За энэ боломжийг бий болгох зорилготой. Энэ өөрөө хүмүүсийг тэр нэгээс сурах тийм үү? Одоо байгаа тэр комфорт зоноос гарах тий үнээс илүү бас одоо боломж болцоо opportunity гэдэг зүйл бас байдгиймаа гэдгийг бид нарт ойлгуулж байна. Тэгээ дээрээс нь бид нэр энэ олон ажлын хэсгүүдэд одоо энэ ажилтан болгон оролцоод явахдаа маш их хэмжээний зүйлийг сурж байгаа. Тэгэхээр энэний ард бид нэр хүмүүсээ давхар сургаж байна. Тэр олон улсын одоо шилдэг туршлагуудыг тий байгууллага дээрээ нэвтрүүлэх тэгээд нэг юм одоо байгаагаасаа сайжрах те perform transform гэдэг mentality сэтгэхүйг бид нэр хамт олондоо одоо хүргэж байгаа юм болов гэж харж байна. Бид бүхэн Солонгосын зөвлөх үйлчилгээний компанитай хамтраад Апу компани манлайлагч хийн. За эдгээр манлайлагчдын байх ёстой ур чадвар ямар байх ёстой ингээд бид бүхэн яг одоогоор ажиллаж байгаа.
эргээд нэрхэм зүйл алсын хараа үнэт зүйлийг шингээж бид нар ийм Апо компани ДНК соёл гэдэг зүйлийг бүрдүүлэхээр ингээд одоогоор ажиллаж байгаа. Тэгээд энэ бий болсноор өөрөө бид нар бас энэ урт хугацааны зорж байгаа энэ зөвх зүйлийн суур тавигдгийг харж байна. Бизнес бол өөрөө ингээд зогсолтгүй урагшилж байх ёстой. Хүмүүс гол юм бол өөрөө хүн энийг хийж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ хүн дээр бид нэр энэ хүмүүсээ тэр нэг техник технологиг бий болгосон юм бол одоо хүмүүсээ чадваржуулах хэрэгтэй гэдэг дээр бол бид нар яг адилхан технологитойгоо адилхан хөрөнгө оруулалтыг хийж ирсэн. Бидний ололт амжилт, ирээдүйн ололт амжилтын үндэс бол та бидний итгэл үнэмшил, үнэт зүйлстэй зайлшгүй холбоотой гэж боддог. Бидний хамт олон ямар ч цаг үед тэр дундаа өсрөнгөө өөрчлөлт, их бүтээн байгуулалт, дэлхийд тэлэх хүчин чармайл бүрийн ард Апочууд бидний хувьд нүүдэлчин монголчуудын тэр үзэл санаанд нь байдаг хурдтай, зоригтой, чинийг эрэлхийлэгч, эрэл чаагуул сэтгэлгээ танин мэдэх хүсэл тэмүүлэл шингэсэн байдаг. Тийм ч учраас бидний үнэт зүйлс дараах 4 чиглэлээр тодорхойлсон. Хамгийн нэгдүгээрт таних эрмэлзлэл дүүрэн байна. Хоёрдугаар үнэн чанараар брэнд бүтээгдэхүүнээ урлая. Гуравдугаарт Монгол инновацийг дэлхийн чиг хандлагатай уялдуулан бүтээлч чадварыг эрхэмлэе. Хамгийн сүүлийн дөрөвдүгээр ёс зүйтэй хүндлэл дүүрэн соёлыг бүрдүүлэх хүнлэг сэтгэлээр бид бизнесийн үн цэнийг бүтээе гэдэг ийм зарчмын дагуу үнэт зүйлсийг тодорхойлж байгаамаа. Дэлхийн хүн ардууд чирээсэн элдв тухай юм л хэрэглэхийн төлөө байдаг юм шиг байгаа шүү дээ. Бид нар ч ялгаагүй шүү дээ. Бид нар ямар нэгэн одоо Апо компани ч гэдэг юм уу, Сүү компани ч гэдэг юм уу, аль нэг компани тийм ээ жишээлбэл экспортод гаргахад бол бид нар шиг өөрсдөө юм жижигхэн зах зээлтэй, жижигхэн орны хувьд бол бас нэлээд хүнд. Гэхдээ энэн дээр бид нарт том одоо дэмжлэг болох юм бол Монгол орн зөв. Тэгэхээр бидний энэ олон одоо өвдөцөөс уламжилж ирсэн олон мянган жилийн тийм энэ түүхийг бид нар үнэндээ бол одоо хэлж ярьж ижил урдаа барьж ижил экспортод гарна. Инновац гэж яриад байдаг энэ хамгийн их ойр хүмүүс л нүүдэлчихэд шүү дээ. Одоо бид нар ингээл хэдэн хоногийн өмнө ямар их дараал одоо байгаагүй хүүтрээдээс одоо бид нар ингээд өрн цаг руу явж шинэ хавар бидэнд шинэ нөгөө цоо шинэ зүүн те энэ рүү ирнэ. Ийм хүмүүст үйлчилдэг, ийм хүмүүст одоо зориулж гаргадаг тийм бүтээгдэхүүнүүд нь үргэлж тэр байнгын шинэ орчин, шинэ санаа те шинэ байх тэр хүслийг нь шингээсэн юм юу байх хэвээр. Зөв те. Ихаатынхаа нэрээр нэрсэн за агуу занаа зэрэг бүтээсэн соёмч гэдэг юм уу те энэ энтнэрийг бид нэр одоо нэлээд өндөр хариуцлагатайгаар тэгээд авч одоо бид нэр барих Монгол Чингис хаан, Монгол соём, Монгол гэсэн ерөнхий том юм дээвэр дор экспортоо хийх ёстой, Монголын гэдэг брэндүүдийг өсгөх. Тэгээд тэрний артлын түүхийг ухаад хүн ингээ сонирхоод үзэх юм бол Монгол чи ямар агуу гоё юм, ямар том газар, ямар баялаг те баялаг юм. За тэр нүүдэлчдийнхээ соёлыг яаж одоо аваад үлдчихсэн ингээд маш гоцгойд сонин сайхан юмнууд зөндөө байгаад манай Апогийн бүтээгдэхүүн годог шангарч байгааг бол дотроо одоо Монгол гүрнийг дэлхийд дахин чийд явах тодорхой одоо улс гүрний үедэд тодорхой одоо мууж улсуудад танилцахад их чухал болно гэж бодож байна л да. Төлөвлөлтийн үеийг тооцох юм бол бараг 12, 3, 4 жилийн өмнөөс эхлээд те аль хэдийн бид нар олон улсын зах зээлд тэ бүтээгдэхүүнүүдээ гаргая, экспортлагч одоо бүтээгдэхүүний экспортлё гэсэн юм зорилго тавиад ажиллаж ирсэн байна. Олон улсын шингэн үндэсний зах зээл бол маш их өрсөлдөөнтэй. Улс орнууд зах зээл тус бүр өөр өөрийн онцлогтой. Нийлүүлэлт тээврийн хувьд сорилт бэрхшээлтэй, мөн хэрэглэгчийн хүсэл сонирхолж байнга өөрчлөгдөж байдаг.
and there are like consumer behavior changes all the time. So we started with an Тиймээс экспортын үйл ажиллагаа бид хөрш орнуудаас эхэлсэн. Өнөөдөр бид хөрш орнуудаас гадна Казахстан тэргүүтээ 10 гаруй оронд брэнд бүтээгдэхүүнээ таниулж байна. Өмнөд Солонгосын зах зээлд стратегийн түнш GS25 сүлжээ дэлгүүрээр дамжуулан нэвтэрсэн нь бидэнд олон давуу тал бий болгож байгаа. Үнээс гадна манай брэндүүд Польш, Швейцар, Герман, Америк нэгдсэн улс, Тайланд зэрэг олон улсын хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдөж байгааг харах үнэхээр их бахархалтай байдаг. 100 жилийн түүхэнд Апо компани хүн хамт олон дээр тогтож ирсэн. Бидний дунд өдгөө 3-4 үеэрээ ажиллаж байгаа. Энэ салбарт 10, 20, 30, 40 жил ажиллаж байгаа маш олон үнэт хүн байдаг. Бид брэнд бүтээгдэхүүнээ дэлхийд таниулахын төлөө ажиллаж байна. Үүний тулд жинхэнэ Монгол брэндийг олон улсын өндөр стандартаар бүтээх оюун чадвар, ухааны эзэмшсэн хүн хамт олныг зохицуулах нь бидний хувьд хамгийн том зорилгоо гэж бодож байгаа. Дэлхийн зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдсөн Монгол тэр сайхан уламжлал, Монгол соёл, шин технологиг хостуулсан бүтээгдэхүүн урлаж эх орныхон тогтвортой хөгжлийн ундрах байхыг зорж шин зуунаа эхлүүлж байна. Үндэсний хэмжээний компани гэдэг юм уу эсвэл экспортод гарах гэдэг дээр бол бид нэр хэтэрхий жижигхэн л дээ. Тэгэхээр энэ дээр бол ийм нэгдлүүд бий болох ёстой. Ер нь бол энэ бол зарчим. Тэгээд бид нэр энэ Heineken гэдэг энэ компанитай нэгдэх нэгдлийг бол 2015 оноос ярьж эхлээд 17 онд хийж дуусгасан. За энэ нэгдлийг хийхэд Heineken компани өнөөдөр Апо группийн хэмжээнд 25% эзэмшдэг Монголын хөрөнгийн бирж дээр байдаг ийм нээлттэй компанитай 25% эзэмшдэг юм байна. За энэ бол Heineken компани дэлхийд даяар 100 гаруй орнд хөрөнгө оруулалт хийчихсэн олон компанид ихэнхдээ дийлэх тохиолдолд дийлэх хувьцааг нь эзэмшдэг эсвэл 100% эзэмшдэг ийм үйл ажиллагаа явуулдаг компани байна. Гэхдээ манай тохиолдолд бол 2-3 их онцгой юм байна. За нэгдүгээр энэ PIV үйлдвэрлэл дэлхийн одоо хамгийн том PIV үйлдвэрлэгчдийн нэг Апогийн одоо ганц PIV биш те одоо арих, сүү, ундаа гэсэн ийм портфолиотой ийм бизнест хөрөнгө оруулалт хийсэн нь маш их одоо сонир тохиолдол болсон. Гэхдээ тэр оруулсан гэдэг маань бол бидний үйл ажиллагааг хараад биднэрт итгэсэн тийм итгэл байгаа. Та нар бол энэ бизнесийг авч явж чадж байгаа юм байна. За цааш нь аваад бид нар Монголд хөрөнгө оруулалт оруулсан хөрөнгө оруулалтаа та нартай нэгтгэж гэж итгэсэн ийм итгэл байгаа. Энэн дээр нийлснээр бид нар Heineken компани тэр олон улсад өөрсдийгөө одоо олон жил аваад явцсан тэр туршлага тэрнээс бид нар шууд суралцах маш өндөр одоо боломжтой болсон. Өнөөдөр бидний одоо менежментийн түвшинчдэр бүтээгдэхүүний жор технологийн хувьд ч тэр бид нар яг дэлхийн түвшний Heineken хаана хэрэгэлдэг тэр хамгийн одоо сайн туршлагуудыг эзэмшсэн үйлдвэрлэлээ явуулж байна. Бид 100 жилийнхаа логон дээр бас томоохон ач холбогдол өгч ажиллаа. Хурдтай дайчин шинэ хэл хязгаарыг нэг тэмүүлэл дүүрэн монголчууд бид тодорхойгүй байдалтай ч гэсэн гарцыг бас олсоор ирсэн. Бидний амжилт, бидний энэ их өөрчлөлт, тэмцэл үр дүн болвол Монгол уламжлал тэр дундаа Монгол гэрэг асар их чухал үүрэг гүйцэтгсэн бахаа гэж бодож байна. Тиймээс бид Монгол гэрийн дугуй дүрсийг бидний хязгааргүй тэмүүллийн бэлэгдэл гэж үзэж орчин цагийн хамгийн энгийн, хамгийн даруй минимал дүрслэлийг бол сонгож авсан байгаа. Апо компанийн хувьд хамгийн чухал элементүүд бол өв соёл, инновацлог байдал. Бид тэдний түүхэн улбааг ирээдүйн рүү чиглэсэн үзэл санаатай тэнцвэржүүлэхийг хүссэн.
Мөн үүн дээр нэмээд байнгын хөдөлгөөн бол апуг тодорхойлж ДНК байсан. Хурдтай хөгжил дэвшилт тэмүүлэгч, өөрчлөгч, шинжилгээг тасралтгүй илэрхийлэх байдлыг бид энэ компаниас олж харсан. Мэдээж бид олон баялаг элементүүдийг шингээж агуулмаар байсан ч Апо компанийн хүн төвтэй засаглал хэрэглэгчдийн чих хандлагад нийцүүлж минималист дизайны аргаар энгийн бөгөөд маш тодорхой байхаар 100 жилийн логог бүтээсэн. Мөн үүний цаана тэдний үнэт зүйл цэвэр тунгалаг, нээлттэй, ил тод агуулга давхар байгаа. Апо компанийн хувьд ялангуяа дотоод ажиллагчдынхаа үнэт зүйл, өв уламжлалтай маш их хүндэтгэлтэй ханддаг. Мөн гэр бол байнгын хөдөлгөөнд эрч хүчтэй, дасан зохисдог, нүүдэлчдийн чухал өв гэдгийг илтгэсэн гайхалтай элемент гэдэг нь харагдсан. Эцсийн дүндээ үргэлж өөдөө үргэлж урагшаа байж ирсэн нь энэ компанийн хувьд гарцаагүй үнэн бодит зүйл гэдэг нь харагдсан. Үргэлж өөдөө урай өгнө Апо компанид төгс зохицож тэдний Монголын хөгжилд бий болгосон инновац, шинжилэл, өв соёлыг илэрхийлэхийн зэрэгцээ илүү шин амжилтыг нээгнүүлүүлэх, илүү сайн сайханд тэмүүлэх хүсэл эрмэлзлийг мөн илэрхийлж байгаа юм а. Монгол ур ухаан тэдний урлан байж дэлхийн хэрэглэгчдэд хүргэж байгаа төгс бүтээлийг улам төгөлдржүүлэх, дэлхийд төлөөлөх тэмүүллийг илэрхийлж чадсан өрөө авг юм а. Шин дэвшил, шинэлэг санаа, урагшлах сэтгэлгээг тунгалаг шилэн эффект ашиглаж жилийн илэрхийлэмжийг бүтээлээ. Шилэн дүрслэл нь та бидний ил тод тунгалаг цэвэр бүхний дүрслэл болж 100 жилийн ололт амжилтыг тодотгож байгаа юм а. Энэ компани өөрөө олон нийтийн байх нь цаг хугацааны асуудал гэж би боддог. Хэдийгээр бид нэр энэ шухлаа компанийг одоо ахтайгаа үүсгэн байгуулад өнөөдөр хүрсэн 30 жил болсон. За 30 жил гэдэг бол бас бизнесийн хувьд нэлээд тийм бас хугацаа. За яг бид нар бол стратеги чиглэл юмаа гаргачихж байгаа. Тэгээд энийг авч үзэж байгаа хүмүүс. Тэгэхээр энэ хүмүүс нэгдүгээр итгэл үнэмшил, энэ компанийнхаа төлөө ажилласан сэтгэл эднэр бол одоо юугаарч үнэлшгүй. Гэр бүлийн компани дараагийн шат бол нэлттэй компаниуд болох ёстой гэж боддог. Тийм учраас яг компанийнхаа хувьцааг ажиллах ёстой. Одоо эзэмшүүлэх энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн олон нийтийн компани тодорхой хувь хэмжээтэй орсон ийм компани байх юм бол яг үнэндээ бид нэр тэр нөгөө хөрөнгөний зах зээл рүү явж гин гэсэн үгэлтэй. 100 жилийн түүхтэй апочууд бид соёл уламжлалаа хүндэтгэж шинийг эрж хайж бүтээх тэмүүлэл дүүрэн хамт олон. Тиймээс бидний эрэл хайгуул ололт амжилтын төлөө хөдөлгөөн бүр үргэлж өөдөө байхыг бэлдэгдэж хоёрхан энэ үгээр ураа үгээ тодорхойллоо. Үргэлж Монгол өөдөө, үргэлж хиймэр өөдөө. Энэ үргэлж өөдөө ураа үг маань бол одоо монгол хүний, манай ажилтнуудын бид бүхний одоо зүрх сэтгэлээс гарсан үг гэж боддог. Үргэлж өөдөө. Үргэлж амжилт өөдөө, үргэлж дэлхийд өөдөө, үргэлж аз жаргал өөдөө. Нүүдэлчдийн цог хэмэрийг асааж үргэлж өөдөө. Апо компани